өдрийн шинэхэн өглөөний мэндийг хүргэе. Өчигдрийнхөө видеог үзээд гэрийн даалгавраа хийсэн баха гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гэрийн даалгавар гэдэг бол таныг өөрчлөх, таныг өөрийгөө ялах хамгийн том зэвсэг хөшүүрэг юм шүү гэдгийг энд хэлхийг хүсэж байна. За ингээд өнөөдрийн бид бүгдийн ярилцах сэдэв бол хүслээ дагах уу, зорилгоо дагах уу? Мэдээж өчигдрийн видеонд Мөнх Эрдэнэ багшийн хичээлд хүслийн талаар, мөн зорилгын талаар, сахилга батын талаар, тууштай байдлын талаар илүү дэлгэрэнгүй ярьсан учраас энд нэмж ярих нь бол илүүц бах. Тэгэхээр өнөөдрийн миний яг та бүхэнд ойлгуулах хүсэл бол хүн бүхэн хүсэлтэй. За хүн бүхэн сэтгэл зүйтэй. Тэгэхээр хүн болгоны оюун тархин дотор зүм бэлэг гэдэг нэг гайхамшигтай зүйл байдаг. Тэгэхээр хүн ер нь өөрийгөө би гэж заахта би гэдэг үлээ, би гэдэг үлээ. Тэгэхээр таны зүм бэлэг гэдэг бол ерөөсөө та. Тэгэхээр хүний зүм бэлэг дотор хүн ёсны хүсэл, адгууслаг хүсэл гэдэг хоёр гайхалтай хүсэл нуугдж байдаг. За тэгэхээр би энд хүн ёсны хүсэл, адгууслаг хүслийн талаар жагсааж бичсэн байгаа. Тэгэхээр хүн болгонд амьтанд ч байдаг, хүнд ч байдаг адгууслаг хүслүүд гэж байдаг. Тэгэхээр амьтан хүн хоёр хоёулаа идэх дуртай. Та бид ч гэсэн идэх дуртай. Мэдээж уух дуртай. Идээ дууцсан юм чинь яах вэ? Баан, шин. За адгуусанд ч байдаг, хүнд ч байдаг хүсэл бол тав тухтай хэвтэр. Хадаасан дээр хэвтхийг хүсдэг мал байдаггүй тийм үү? Тэгвэл тухтай буйдан, тухтай байр, тухтай машиныг хүн бас хүсдэг. За мэдээж секс буюу үржих төлчгийг адгуусч хийж чадна, хүн ч хийж чадна. Гэх мэтлэнгээр ингээд адгууслаг хүслийг доош нь цуулаад бичвэл их олон янзын хүсэл байгаа. Тэгвэл хүн төрлөختөн бидний адгууснаас ялгардаг цорын ганц хүсэл бол хүн ёсны хүсэл байгаа. Хүн ёсны хүсэл. Энэ хүн ёсны хүслийг адгуус хүсэж мэддэггүй. Хүн төрлөختөн та бид л хүсэж мэддэг. За номер 1-д нь эрүүл байх. Цоо эрүүл байдаа гэд вакцина хийлгээ даа гэж явж байгаа ямаа харсан уу? Мэдээж байхгүй тий. Тэгэхээр цоо эрүүл байх хүсэл зөвхөн хүн төрлөختөнд л байдаг. За дараа нь гоё харагдах хүсэл. Тасарсан гоё харагдъя да 21 хоногийн марафонд оролцъё доо гэдэг гахаа харсан уу? Мэдээж байхгүй. Тэгвэл гоё харагдах хүсэл зөвхөн бүсгүй танд л байдаг. Хүн төрлөختөнд л байдаг. За баян байх хүсэл. За өстө дуусшгүй их мөнгөтэй олъё. Түүгээрээ өөртөө хувцас судалдаж авъя, гэр орноо тэжээ, мөнгөтэй бай, цалинтай олъё, орлоготой олъё гэдэг илжиг харсан уу? Мэдээж үгүй. Тийм учраас баян байх хүсэл зөвхөн хүн танд л байдаг. Тэгвэл хүн ёсны хүслийн дөрөвт хүсэл бол нэр төртэй байх. Тэ намайг хүн муулаад байна гэд янзгалаад байгаа адуу харсан уу? Хүн л нэр төртэй байхыг хүсдэг. Хайр харилцаатай байхыг хүсдэг. Тэгэхээр энэ дөрвөн хүсэл бол таны хүн болж төрсний адгууснаас ялгарах хүсэл. Та өнөөдрөөс эхлэн үхэн үхтлээ энэ дөрвийн төлөө, энэ дөрвөн хүслээ биелүүлэхийн төлөө ажиллаж амьдраасай, суралцаасай гэж та бүхэнд уриалж байна. Тэгэхээр багш маань хэлдэг хүний шийдвэр гаргах төвшингийн 4% толгой гаргадаг гэж. Үлдсэн 96% зүм бэлэг гэдэг эргэтэн гаргадаг. Тэгэхээр бид нар Оросын зүм бэлгийн тулаан гэдэг юм мэднэ те. Тэгэхээр тэрийг зөвхөн мундаг тусгай хүмүүс л хийдэг гэж боддог. Тэдгээр хүмүүс маань зүм бэлгээ илүүтэй их ашигладаг, зүм бэлгээ илүүтэй их таньсан хүмүүс байдаг юм байна. Тэгвэл хүн төрлөختний 4% шийдвэрийг нь толгой гаргадаг, 96% нь буюу ихэнх зөв шийдвэрийг зүм бэлэг гаргадаг. Тэгэхээр та бүхэн бүгдээрээ зүм бэлэгтэй. Таны зүм бэлэг нэг энэ хавцаа байх шиг байгаа. Тэгвэл таны зүм бэлэг дотор эрүүл бай гэдэг хүсэл байгаа юу? Байгаа. Гоё харагдъя гэдэг хүсэл байгаа юу? Байгаа. Баяжхынсан, орлоготой болохынсан гэдэг хүсэл байгаа юу? Байгаа. Нэр төртэй, хайр харилцаатай байхынсан гэдэг хүсэл зүм бэлэгт чинь байгаа. Тэгвэл толгойг тэнэг гэж хэлж болно. Эрүүл, гоё харагдмаар байхад орой 6 цагаас хойш хоол идэ да гэдэг шийдвэрийг хэн гаргадаг вэ? Толгой гаргадаг. Харин ялыг нь зүм бэлэг үүрдэг. Яах гэж идэвдээ гэдэг те. Энийг ялангуяа бүсгүйчүүд маань аягүй сайн мэдж байгаа. Тэгэхээр та бүхэн өнөөдрөөс эхлэн зүм бэлгээс шийдвэр гаргаж амьдраасай. Зүм бэлгээ сонсоосай. Тэгэхээр таны зүм бэлэг дотор бол мэдээж нэг ийм галбиртай бүсгүй төсөөлөгдөж байгаа. Ийм л байхыг таны зүм бэлэг хүсэж байгаа. Харин та толгоогоор шийдвэр гаргаад авах юм бол нэг
ийм хэлбэртэй болоод идэг. Тэгэхээр ийм биений чандын хүсэл зүн бэлэг дотор нь ийм болохыг хүсдэг бол толгой нь зүгээр нэг удаа юм чи идчих, ганц л удаа юм чи яадгийн гэдэг ийм буруу тэнэг шийдвэрүүдийг толгой гаргадаг. Тийм учраас өнөөдрөөс эхлэн та бүхнийг зүн бэлгээ сонсоосай. Зүн бэлэг дотор чинь хүн ясны дөрвөн хүсэл үргэлж байнга дандаа оволцож яадаг шүү. Тэгэхээр би энд бас нэг зүйлийг хэлэх дуртай. Хүн хүчирхийлнэ гэхээр одоо ялангуяа 21-р зуунд одоо сүүлийн үед ялангуяа хүчирхийлнэ гэхээр бэлгийн хүчирхийллийг, гэр бүлийн хүчирхийллийг илүү их ойлгодог. Тэгвэл жинхэнэ хүчирхийлэл юу гэж? Зүн бэлгээ хүчирхийлэх буюу хүслээ ойлгохгүй байх толгой нь. Эзэн минь ээ би туранхай аймаар байна. Эзэн минь ээ би Холливуудын очиж гоё харагдмаар байна. Эзэн минь ээ би баян баймаар байна. Эзэн минь ээ би нэр төр хайр харилцаатай баймаар байна гэж таны зүн бэлэг дотроос ч байнга дандаа орилж байгаа. Тэр орилтыг та сонсохгүйгээр өөрийгөө хүчирхийлэх бол хамгийн том хүчирхийлэл юм шүү. Тийм учраас хэдүүлээ хүчирхийлэгч байхаа болий. Хүслээ сонсъё. Зүн бэлгээ чагны. Зүн бэлгийнхээ үгэнд орцгоё. За, энд би зүн бэлэг дотор ийм хоёр хүсэл байдаг бол зүн бэлэг дотор бас гайхалтай хоёр мэдрэмж байдаг. Тэгэхээр хүн болгонд нэг зүйл мэдрэмж төрөгж байгаа. Яг одоо энэ бичлэгийг үзээд танд ч гэсэн нэг мэдрэмж төрөгдөж байгаа. Мэдрэмж нь ерөөсөө таатай, таагүй гэдэг хоёр л ангилагддаг. Таатай, таагүй. За, дэлхийд дахин таатай кап гэд нэрлээд ах шиг байгаа. Би монголоор орчуулад жаргал гэд нэрлэлчихэд байгаа. За дэлхийд дахин кап стрессийг капгүй байдал буюу за би бас монголоор орчуулад зовлон болгочод байгаа. Тэгэхээр хүн болгон нэг бол зовлонтой, нэг бол жаргалтай ийм хоёр мэдрэмж танд байнга байж идэг. Дундаж мэдрэмж гэдэг байдаггүй. Дундаж мэдрэмж гэж байдаггүй. Энэ нь өөрөөр хэлбэл та нэг бол жирэмсэн биш л гэсэн үг. Та дундаж жирэмсэн, хагас жирэмсэн гэж сонсоогүй тийм ээ. Тийм учраас танд энэ хүү бичлэг бас л нэг бол таатай, нэг бол таагүй мэдрэмж төрүүлж байгаа. Та хин нэгэнтэй уулзлаа, хин нэгэнтэй ажлын ярилцлаганд орлоо, ямарваа нэг ажил бүтээлээ, ямар нэг арга хэмжээнд оролцлоо. Нэг бол танд таатай мэдрэмж төрсөн, нэг бол танд таагүй мэдрэмж төрсөн. Тийм дундаж мэдрэмж гэж байдгүй шүү охтуудаа. Тэгэхээр танд дандаа капиг өгж яадаг, дандаа таатайг төрүүлж яадаг ийм мэдрэмжүүд танд өдөр тутамд чинь эсвэл байнга дандаа эсвэл хаяал төрж байгаа. За, өхөөрдөх. Үр хүүхдээ харахаар өхөөрддөг те. Нэг хөөхөн хамаг ажлын стресс ядаргаа тайлагдаад ийм каптай мэдрэмж үүсдэг. Энэ өхөөрдөл бол танд кап мэдрүүлдэг ийм гоё мэдрэмж. Дараа нь бахархал хин нэгнийг хараад, аав ээжигээ хараад, ах дүүгээ хараад, эсвэл тийм Монгол орны төлөө зүтгэж байгаа мундаг хүмүүсийг бодоод гэдэг юм уу, бахархах, бишрэх мэдрэмж төрдөг. Энэ бол баг кайфтай мэдрэмж. Дараа нь баярлах, тийм энэ бас маш гоё мэдрэмж. Дараа нь хүндлэх, гэх мэт ийм кайфтай, аз жаргалтай мэдрүүлдэг ийм мэдрэмжүүд танд оршиж байгаа. За, эсэргээрээ танд байнга дандаа стресс дагуулж яадаг мэдрэмжүүд байгаа. Стрессийн хамгийн анхан шатны нэгж бол уцаар зас санаа тавьчаач. Уцаараас бүх юм эхэлдэг. Уцаарын хүчин ихсгээрээ уур олдог. Уурын хүчин ихсгээрээ ямар зэвүү юм бэ? Үзий ядалт олдог. Дараа нь зэвүүцэл, тэгээд жигшил, тэгээд бүр үзий ядалт өшөө авалт олдог. Ингээд уурын баг нь стрессийн баг нь үргэлжлээд байвал айх цочих бол мөн таагүй буюу стресстэх мэдрэмж, уйтгар гуниг мөн таагүй мэдрэмж, өнчрөл хагацрал бас таагүй мэдрэмж. Гэх мэтлэнгээр ингээд стрессийн багныг бичгээр их олон зүйл бичигдээд байгаа юм. Харин кайфын багныг бичихээр за юу илээ гэж бодогдоод байгаа юм. Тэгэхээр танд дотор өдөр бүр байнга дандаа та энэ багныг илүү мэдэрж гэнэ үү, энэ багныг илүү мэдэрж байна уу гэдгээс шалтгаалаад таны жин хаялт шууд холбоотой. Тэгэхээр та алийг мэдэрмээр байна? Аль багныг илүү мэдэрмээр байна? Мэдээж та нар нэгэн зэрэг, нэгэн дуугаар кайфтай мэдрэмжийг мэдэрмээр байна гэж орилж байгаа бах таны зүн бэлэг. Тэгвэл гүн эмгэнэл илэрхийлье. Уучлаарай, өшөөгөөрэй. Энд сонголт байдаггүй. За одоо ингээд айгүй гоё кайфтай мэдэрнэ гэжсэн стресстэй мараад байгаа одоо өстө кайфтай мэдэрнэ гэж өөрийгөө сэтгэл зүгээ жолоодох боломж байгаа юу? Мэдрэмжээ удирдах боломж байгаа юу? Байхгүй. Тэгэхээр сонголт хаана байдаг юм бэ гэхээр энд байдаг. Та хүн ёсныхоо хүслийг дагаад байвал үргэлж байнга дандаа кайф мэдрэх болно.
кап мэдрэх болно. Харин та адгууслах хүсэл буюу өдөр тутамдаа идэл, уугаал, баагаал, шээгээл, гэр орны ажлаа хийгээл, секстэл, үр хүүхдээ төрүүлээл ингээ нэг ахуй ажилтаа зурлаад өөрийгөө хаясаар байвал та хүссэн ч хүсээгүй ч байнга дандаа стрессийг мэдрэх болно. Тийм учраас сонголт энд биш, энд. Тэгэхээр та бүхнийг өнөөдрөөс эхлэн хүн ёсныхоо хүслийг таниасаа, хүн ёсныхоо хүслийн төлөө суралцаасаа, үүнийгээ дагаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Манай төрийн бас байгууллагын үйл ажиллагаач гэсэн та нар өнөөдөр өчигдөр тавигдсан видеог үзсэн бол эрүүл байх, гоё харагдах, эдийн засаг, хайр харилцаа гэсэн яг энэ хүн ёсны хүсэл рүү чиглэсэн үйл ажиллагааг манай төрийн бас байгууллага явуулдаг юм аа. Тэгэхээр манай 21 хоногийн марафон бол зөвхөн хүн ёсны хүслийн хамгийн эхний хүсэл болох эрүүл байх хүсэлд зориулсан юм марафон байгаа. За ингээд үргэлжлэл мэдээллийг та бүхэнд Мөнх Эрдэнэ багш хүргэх болно. Сайн байцгаана уу, өглөөний мэнд хүргэе та бүхэндээ. Өглөө унтах хүсэл байсан боловч зорилгоо биелүүлээд эртлэн болсон та бүхэндээ бүгдэнд нь баяр хүргэе. Ингээд би та бүхэндээ хүндүр цэгийн тухай ярихаар бэлтгэсэн байгаа. Тэгэхээр хүндүр цэг гэж юу вэ гэхээр хүн бүхэн зорилготой гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр сая ярьлаа те хүн ёсны хүслээ дагаж амьдрах хэрэгтэй гэж. Тэгэхээр 21-р зуунд бол хүн ёсны хүслээ дагаж амьдрдаг хүмүүс сайхан амьдрдаг бөгөөд хэвийн жинтэй байдаг гэж. За тэгвэл бидний хэвийн жинтэй байхгүй байгаа, таргалуулаад байгаа тэр нэгэн зүйл бол хүсэл юм а гэж. Тэгэхээр зорилго хүсэл хоёрыг маш тодорхой ялгаж салах хэрэгтэй. Зорилго гэдэг бол таны цоо эрүүл мэнд, тасралтгүй гол сайхан, эдийн засаг, хайр харилцааг нийтдэн зорилго гэдэг. Тэр зорилготой хүрэхийн тулд хүсэл гэж зүйлийг хаях хэрэгтэй байдаг. За тэгвэл бүгдээрээ энд анхаарлаа хандуулъя. Танд А зэг, Б зэг гэж бичигдсэн байгаа. А зэгд нь болохоор таны зорилго. Та хүн болоод төрсэн, ер нь таяг ямар зорилготой юм, юу хүсэж мөрөөддөг юм, амьдралынхаа түвшинд ямар байвал сэтгэл ханга, сэтгэл тэнгэр, тайван, ийм гоё эрч хүчтэй, өр бүтээмжтэй эерэг сайхан хүн байх вэ гэдэг бол энэ бол таны А зэг буюу зорилго юм. Тэгвэл Б зэг буюу таны хүсэл байгаа. Энд ер нь таныг яагаад хэн унтуулад байна? Өглөө хэн босохгүй байгаад байна? Ажлаас нь хэн хойш тавиад байна гэдэг юм уу те? Бид бүгдийг ерөөсөө нэг сахилга батгүй байлгадаг, хоошоо хоёр алхуулдаг. Энэ цэг бол хүслийн цэг юм а гэж. За тэгэхээр би өөрийнхөө хүслийн цэгийг бас зорилгын цэгийг тодорхойлсон байгаа. Тэгэхээр миний Б зэг буюу хүслийн цэг намайг дандаа ингэж хоош нь татдаг. Миний яг эерэг сайхан амьдралыг манд үгүй хийдэг, сахилга батгүй байлгадаг. Б зэг бол би их кола уудаг. Колон донтоод тэг кола уух хүслээ би дарж чаддгүй. Энэ бол миний ажиллах ёстой нэг цэг. Хоёрдугаарт нь болохоор би их чихэрлэг богч ажилладаг. Ер нь бол бохийг гааг нь гаргаад хайдаг. Тэгээд ингээд баг бүтэн бохийг нэг 5 минут 10 минутанд ч юм уу те ингээд зажилчдаг нь бол миний бас юм хүсэл тэ зуршил юм байгаа. За тэгвэл гуравт нь болохоор өглөө би их тийм нэг эрт босмоор санагддаг боловч гэсэн сонио өглөө оройтож босдог юм бас юм зуршилтай энэ бол миний бас дарах хэвээр хүсэл байгаа. Тэгэхээр өглөө оройтож босох бол миний бэцэг. Мөн ажлаа хоош тавих гэдэг зуршилтай. Ер нь ингээд айгүй олон ажил төлөвлөнө. 10-аас 20 ажил төлөвлөнө. Тэнгүүтээ тэрнээс яг хийсэн төлөвлөлт нь байхгүй. Тэгэхээр хүнийг ерөөсөө сая одноо маань нэрсэн те хүн ёсны хүсэл, таатай мэдрэмж, таагүй мэдрэмж гэсэн тийм ээ. Бид бүхнийг таагүй болгодог ганц зүйл бол цорын ганц зүйл ажлаа хойш тавих. Өнөөдөр та хичнээн ажил төлөвлөөд тэрийг хийж чадаагүй бол маргааш нь хийж чадаагүй ажилдаа санаа зовно. Тэрнээс одоо хийх ажилдаа санаа зовдөггүй. Тэгэхээр энэ ажлаа хойш тавих бол миний хамгийн бас хүндүр цэг юм аа нэг. Дараагийн нь болохоор би мэдээж бусдын адилаар зээл авсан 10 сая төгрөгийн зээлтэй. Тэгээд энэ зээл маань бас их санхүүгийн эрхчлөлөө санхүүгийн мэдлэггүй байх үедээ би авсан учраас энэ миний бас хүндүр цэг байсан. Тэгэхээр энэ хүслийн Б цэгийг бид бүхэн маш өөрийгөө ингэж ухаарж, ойлгож, мэдэр шингээ биччихэж бид бүхэн хүндүр цэгтэй бол. За тэгвэл А цэг гэж юу юм бэ гэж таны зорилгын цэг тийм үү? Тэгвэл би эрүүл баймаар санагдаж шүү дээ. Эрүүл хоолмоор шүү дээ. Амттнаас татгалзмаар шүү дээ. Тэгж би эрүүл баймаар шүү дээ. Би эрт бос зуршиж эрүүл илүү үр бүтээмжтэй ажилламаар шүү дээ. Би бас санхүүгийн эрхчлөлөнд хүрмээр шүү дээ гэж дээ. Тэгэд яагаад энэ зорилго биелэхгүй энэ хүсэл биелдэг юм бэ гэж. Тэгэхээр би та бүхэндээ нэг сонирхолтой жишээ ярив. Түүх ярив. Тэгэхээр Оросын бабушка гэж байдаг тийм ингээд альчуур зүүцсэн эмэгтэй хүмүүс бүсгүй хөгшчүүл гэж байдаг тийм ээ. Имэнэр гэж байдаг. Тэгэхээр нэг бабушка Оросын нэг бабушка нэг орцонд сууж ажиллагийн л дээ. Тэгээд ер нь бол бабушканаар бол тэр тухайн байрныхаа хүмүүсийн бүхий л мэдээллүүд ингэ цуглуулсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгвэл тэр бабушка сууж исэн чинь хажуу талд нэг нохоон гөлөг хөвтөж гинэ л дээ. Тэгээ нэг залуу 3 давхарлуу гарах гал зөрөөд өнгөрсөн чинь нэг нохоо гастаал гав гэл гаслаад байж гинэ. Тэгээ нөгөө бабушканч тоохгүй
Тэгээд нөгөө нэг залуу харчаад за гэдээ өнгөрсөн. Тэгээд хоёр дахь удаага түлхүүрээ мартчих гинэ ажлынхаа түлхүүр. Тэгээд буцаад 3 давхар руу гарах болж гинэ. Тэгсэн чинь нохоо өнгөлөг нахаал гаслаад байж гинэ. Тэгэхээр нөгөө бабушкаас нь асуугаад хөөш бабушка энэ яагаад ингэж нохоо өнгөлөг ингэ гаслаад байгаа юм болоо гэдгсэн чинь наатахаа битгий тоо миний хүү чи ажил руугаа яваа чи яарч байгаа ажлаасаа хоцрох байх гэл. Яагаад вэ гэдгсэн чинь. Үгүй нохоо өнгөлөг чинь яг энд хөвтөх хамгийн тухтай хөвтөр нөхгүй өдөр болгон энд хөвтдөг юм. Зүгээр тэр хөвтөр дотор нэг жижигхэн чулуу байгаад байгаа юм. Тэгээд тэр чулуун дээр хөвтчихэд ингээд хөндүүрлээ тэгсэн мөртлөө босохгүй байгаа байхгүй. Босчиход юм бол би авах гээд байгаа юм харин босохгүй байгаа юм гэж. Тэгэхээр энэгээр би яг юу гэж хэлэх гэсэн юм бэ гэхээр бид бүхэнд энэ бэцэг буюу энэ бид бүхний хөвтөр бид бүхний ая тухтай буудан ая тухтай тий машин оноо дотор маань ингээд бид бүхнийг өвдөхөөд байдаг цэг гэж байдаг. Тэр хүслийн цэг байхгүй юу? Энэ хүслийн цэг маань яг ийм шавх үзүүртэй болохоор бид бүхэн болохоор тий тэр нохоо өнгөлөг бол шавх үзүүртэй хадаас хэлсэн бол ганцхан суугаад пад гэж үсрээд гарч штэ тийм ээ. Тэг яагаад гарахгүй байгаа гэхээр тэр мүлгэр чулуу байхгүй юу? Тэгээ тэрнтэй адилхан бид бүхний яг энэ хүсэл маань яг тэр мүлгэр чулуутай адилхан ингээ бүр мүлийцэн бид бүхэн удаан хугацаанд суух юм бол өвддөг. Тэгээд бас ингээ яг хадаас шиг хатдаггүй учраас бид нэг яг зог тусаад энэс болиулдаггүй ийм заваа ингэж. Тэгвэл эндээ яаж хүрэх ёстой юм бэ гэхээр тэр бэцэгээ тодорхойлоод бүгдийг хадаас болгох ёстой. Тэр мүлгэр чулууг хадаас болгож ингэж хувиргах ёстой гэсэн үг. Тэрийг яаж хувиргадаг юм бэ гэхээр та Азиг буюу зорилгоо тодорхойлчих. Би ер нь хаана хүрэх гэдэг юм. Тэ хүн бос төрсний мөн зорилгогүй юм. Би хүн болоод төрсөн бол би яг ямар амьдрах ёстой юм? Муухай амьдрах ёстой юм уу? Сайхан амьдрах ёстой юм уу? Санхүүгийн эрхчлөнд хүрэх юм уу? Эсвэл зүгээр ингээ зээлээс зээлийн хооронд амьдрах юм уу? Ажлаа өргөж үр бүтээмжтэй байлгаад ажлаа хойш тавихгүй ажиллах юм уу? Эсвэл ажлаа хойш тавьсаар л байх юм уу? Өглөө болгон унтаал байх юм уу? Эсвэл өглөө болгон эрт босоод байх юм уу? Та өглөө болгон Холливуудын од шиг тэрбумтны амьдралаар амьдраад зуршаад байх юм уу? Эсвэл зүгээр л яг одоогийн байгаагаар л байх юм уу? Тэ? Энэ бүгд яг энэ цэгээс хамаарна гэж. Ингээд та бүхэндээ хөрөсөд маань үүгээр дуусч байна. Та бүхэндээ мэдээж гэрийн даалгавар өгнө. Номер 1-т та бүгд энэ А цэг, Б цэг буюу хүсэл зорилгын цэгийг бүгдээрээ сайхан бичээрэй. Хоёрдугаарт нь болохоор өглөө бүр бид бүхэн ном унших даалгавар өгнө. Тэгэхээр та өглөө болгон босох цагаа тодорхойлсон байгаа. Тэгвэл та босох цагийнхаа яг хэдэн цагт нь яг хэддэг цагт нь ном унших юм. Тэр ном унших 30 минутыг тодорхойлох хэрэгтэй. Та 30 минутын хугацаанд та ном унших гэдэг ийм даалгаврыг өгье. Тэгээд ингээд гэрэн даалгавар маань дуусч байна. Ингээд дараагийн бичдгээрээ та бүхэндээ уулзлаа түр баярлалаа.